Мартмын газар өнөөдөр нэгийг харьцах нь 1 сая масштаб бүхий хил орчмын Атласаа хүлээвлээ. Бүгд найрамдах хятад ард улсын геологийн албатай хамтран энэ ажлыг хийж гүйцэтгэжээ. Геохимийн болон геологийн зураглалын ажлыг 2008 оноос хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр зураг Атласыг Монголын тал албасаар хүлээлгэн өгч байгаа нэ. Монголын газар нутаг харьцангуй бага судлагдсан гэдэг энэ ч утгаараа наривчлсан энэ судалгаа цаашдын геолог хаагуулгад олон ажилд хэрэгцээтэй ажил болжээ. Наривчлалын хувьд илүү тодорхой мэдээллүүдийг агуулсан гэж үзэж байгаамаа. Монголын талаас олсон одоо 17 лист, Хятадын талаас одоо олсон ийм 17 листийн хэмжээнд яг хэлийн судалгаа хамаад 69 элементээр геохимийн шинжилгээ хийгээд 2 жилийн ажлын үр дүнгийн тайланг манад хүлээлгэж өгч байгаамаа. Тийм. Энэ бол зөвхөн геохимийн салбарт геохимийн зураг биш, урд нь бол нэгийг харьцсан саяны масштабтай геологийн зураглалын бас энэ хэлийн масштабын зураглалыг хийж Монголын талд хүлээлгэж өгсөн байгаа. Монголчууд геохимийн болон геологийн зураглалыг өөрсдөө дотооддоо хийдэг боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх талаас дутагдaltaй. Энэ удаад Монгол Хятадын хил орчмын дагуу хоёр талдаа 100 км-т энэхүү судалгааг бүрэн дүүрэн хийжээ. Нийтдээ 1 сая орчим километр квадрат талбайг хамарсан юм байна.